За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээлийг эхлэхээс урд өмнөх хичээлээс сэргээгээд энэ дасгал ажиллана. За нийт дасгал бол нийлэмт бодомжийг илэрхийлэх жишээг болно. За бодомж гэж юу вэ? Энгийн бодомжийг англиар гэх мэт ийм дасгал байна. За энэ дасгалын хариуг та дараагийн слайдаас олно. За уйл гарвал буруу орно, цаасаар бол уйл болно гэх ихний хариу байна тийм ээ. Jones тодорхой шинж тэмдэг байгаа хэсгийг нотлох юм бол үгүйсгэсэн мэдээллийг агуулсан үнэн эсвэл худал бодол санааг илэрхийлж хэлний илэрхийлийг бодомж гинэ. За гэх мэт хариултууд байгаа. Ингээд уртлынхаа хичээлээс сэргээд. За тэгэл өнөөдрийн хичээл юу вэ? Өнөөдрийн хичээл бол Локхийн хууль гэдэг хичээл байна. За Локхийн хууль гэж юу вэ? Хэд ангилдаг вэ? Локийг хэн боловсруулсан бэ? Локхийн хуулийг юу судалдаг вэ? Локхийн хуулийн онцлог юу вэ? За Локхийн хуулийн төрлүүдийг тайлбарлах, жишээ татах, тийм ээ, тэмдэглэгийг мэдэх ийм зорилтыг хичээлээр хангана. За тэгвэл энэ бодомжид илэрхийлэгдэж байгаа бодол санааны хоорондох дотоод зайлшгүй гол холбоог Локхийн хууль гинэ. Сэтгэхүй хамгийн түгээмэл хуулиуд нь адилтгалын хууль, зөрчилгөөний хууль, 3 дахь гүйцэтгэх хууль, хангалттай үндэсний хууль гэдэг ийм 4 хууль байдаг. Зөрчилгөөний хууль, адилтгалын хууль, 3 дахь гүйцэтгэх хуулийг Аристотель нээсэн. За хангалттай үндэсний хуулийг бол Лейбниц гэж боловсруулсан байгаа. За би энэ Локхийн хичээлийг бол Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, нэмэх жаргал багш Формул Лок гэдэг номноос авч ашиглаж байгаа шүү. За Локхийн хуулийн онцлог юу вэ? Локхийн хууль нь объектив шинжтэй, хүний ухамсар дур зоргоос үл хамаарна. Локхийн хуулиуд нь түгээмэл зайлшгүй шинжтэй, зөв сэтгэхүйн зарчимдэр үндэслэдэг ийм онцлогтой. За хамгийн ихний юм бол адилтгалын хууль. Адилтгалын хууль нь бодомж өхөн өөрөө өөрийнхөө зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл болдог санааг илэрхийлдэг. За жишээлбэл квадрат бол 4 тал нь тэгш үндэслэгдэв. Тийм ээ. Өвс ногоон өнгөтэй юм бол ногоон л байх хэвээр. Гэх мэт юм адилтгалын хууль. Тэгээ квадрат бол 4 тал нь тэгш үндэслэдэг. Квадрат бол нэмэлт ингээд нэг дөрвөлжин зургаж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэл хаашаа эргүүлсэн ч квадрат гэвээрээ дөрвөлжин тал тэгш үндэслэдэг. Энэ бол адилтгалын хууль болж байгаа. За тэмдэглэгээ бол доор харуулсан байна. Зөрчилгөө хууль. За нэг зүйлийг нэг харилцаанд нэг цаг хугацаанд авч үзсэн зөрчил бодомжууд нэгэн зэрэг үнэн байж чадахгүй гэсэн зарчмаар тодорхойлогддог юм хууль байна. Бүх оюутны спорт хэрэгжүүлдэг. Ба бүх оюутны спорт хэрэгжүүлдэг гэсэн бодомжууд нэгэн зэрэг үнэн байж болно. Зөвхөн нэг л үнэн байна. Тийм ээ. Энэ бол зөрчилгөө хууль юм аа. За тэмдэглэгийг бас ингэж оруулж өгсөн байна. За 3 дахь үгүйсгэх хууль гэдэг 3 дахь хууль байна. Зөрчилтэй хоёр бодомжийн нэг нь худал байна. Ямар нэг 3 дахь хуулиар гэж байж болохгүй. Энэ хуулийг 3 дахь үгүйсгэх хууль гэдэг. Квадрат бол 4 тал нь тэнцүү тэгш үндэслэх байна. Квадрат бол 4 тал нь тэнцүү тэгш үндэслэх биш гэсэн хоёр бодомжийн нэг нь л үнэн байх ёстой гэдэг ийм зарчимтай баримтлагтай хууль. Тэмдэглэгийг бол энэ доор өгсөн байна. Дараачих нь бол хангалттай үндэслэлийн хууль. Хангалттай үндэслэлийн хууль нь аливаа бодомжийн үнэн байхыг нотлсон үндэслэл хүрэлцээтэй байх ёстой гэсэн илэрхийлийг зарчмыг илэрхийлдэг. Хэрвээ твшин цэгтийн талууд тэнцүү байвал квадрат болно гэсэн нь үнэн бол твшин цэгтүүд талууд тэнцүү биш бол квадрат болохгүй гэх мэт. За Локхийн үндсэн хуулиудыг бичвэр дээр авч үзвэл дараах шаардлага хангасан байх ёстой. Бичвэр нь тодорхой байх ёстой. Бичвэр нь товч байх ёстой. Бичвэр нь ойлгомжтой байх ёстой гэсэн ийм шаардлагуудыг авч үздэг.